Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр Америкийн Costco ороод хүнсээ цуглуулсан байгаа. За Costco-гоос юу авснаа та бүхэнд нэгэнгүү дэлгэрэнгүй танилцуулъя. За хамт бичлэгийн төгсгөл нийтдээ хэдэн төгрөг болсон талаар хэлэх учраас бичлэгээ дууссан үзээрэй. За хамгийн ихдээ бол мах байна. За энэ үхрийн мах байж байгаа. Тэгээд ингээд жижигхэн ингээд хэвчсэн байдаг учраас айгүй хэрэглэхэд амар байдаг. Аман дээрээс нь өөх байхгүй. Би бол өөхөнд жоохон дургу. Тийм болохоор өөхгүй ийм цэвэр үхрийн мах. За тэгээд манайх бол урд нь ингээд үхрийн бүр нэг том ингээд өвчүү энэ brisket гэдэг тэрийг авдаг байсан. Тэгээд тэр болохоор айгүй их өөхтэй. Тэгээд дээрээс нь бэлдэж хэрэглэхэд ч гэсэндээ жоохон ажиллагаа ороодсон учраас энийг бол дандаа авдаг болсон байгаа. За тэгээд энэ бол $28.99 гэж байна. Дахианы мөч байгаа. За энэ мөч болохоор $10.05 болсон байна. За энэ мөчний хувьд гэх юм бол айгүй хэрэглэхэд амар байдаг. Яагаад гэх юм бол ингээд нийтдээ ингээд 6 ширхэг байгаа. За тэгээд хоолныхоор нэг одоо ширхэг нь болохоор дотроо 4 дахианы мөч байгаа. Тийм болохоор одоо шууд энийг нь одоо ингээ хайжтаад тэгээд хөлдөөгчөндөө ингээ хөлдөөчдөг. Тэгээд гаргаж ирэхтэй болохоор ингээ нэгээр нь гаргаж ирээд айгүй хэрэглэхэд амар байдаг. Тийм учраас энийг бас байнга авдаг байгаа Costco-гоор. Тэгээ үнэн гэсэндээ арай хямд байдаг юм шиг санагдсан. За дараагийн худалдаа авсан зүйл болохоор луван байна. За энэ манайх бол хоолндоо дандаа луван хэрэглэдэг. Ямар ч хоолнд ер нь луван идэг. Тийм болохоор за энэ луван болохоор органик. Мөн дээрээс нь үнэн нас хямдхан. Үнэн нь болохоор 3.99 юм байна. Тэгээ органик гэхэд бол нэлээд хямдхан байж байгаа. За дараагийн авсан юм маань болохоор спинач гэж байгаа. За спиначийг бол бас хоолндоо байнга хэрэглэдэг байгаа. Зүгээр шууд энэ чигээр нь шууд хоолтойгоо цуг салаад болгож идэж болно. Альсвал өндгөнд ингээ хийгээ омлет бас болж хэрэглэж болно. За спинач 3.89 юм байна. Дараагийн авсан зүйл нь болохоор ийм үлэм помидор байгаа. За энэ помидорыг гэсэндээ саяны спиначтайгаа цуг хутгаад салаад болгоод бас идчихдэг байгаа. За энэ болохоор килограмм нь болохоор грамм нь болохоор 908 грамм юм байна. За үний хувьд болохоор 5.89 юм байна. За тэгээд энийг бас зүгээр ингээд дан улаан бас байсан. Альсвал ийм улбар шар ингээ холцсон байсан. Тэгээд би бол холцныг нь авсан байгаа. Харахад нөө өнгө үзэмж гэсэндээ хоолнд нэмээд зүгээр юм болж авсан. За дараагийн авсан зүйл маань болохоор сормос яаж байгаа. За сормосыг бол хоолндоо бас дандаа хийдэг байгаа. За тэгээд сормосыг хэрэглэхэд бол айгүй их жоохон ядаргаатай байдаг. Одоо тэр нэгэнгүү ингээл хальсыг нь аваа. За тэгээд хэрчээд тэгээ ер нь нэлээд ажиллагаа ордог болохоор энийг ингээд хоолндоо ичих юм бол айгүй сайн цаг хэмнэж өгдөг байгаа. Тийм болохоор энийг бол байнга Costco-хоос авдаг байгаа. Тэгээ нэг авчихаар бараг 2-3 сард аваад хэрэглэждэг. Энийн үнэ нь болохоор 6.99 байна. За дараагийн авсан зүйл маань тэгэхээр seaweed буюу далайн байцаа гэж байгаа. За энэ болохоор ингээд жоохон амталчихсан далайн байцаа. За амт нь бол үнэхээр гоё. Мөн дээрээс нь ингээд дотроо маш олон ширхтэй байдаг. Ямар ч хоолтой ингээд хамт идсэн аюу гоё идэг. Тэгсүүл манай хүү ингээд идснээс хойш бүр дандаа бүр хоолоо ингээд seaweed-д одоо энэ далайн байцаанд ингээд ороож идэнэ гэд бүр тийм болцсон. Тийм болохоор хүүхдүүд бас аюу дуртай мэлээ. Үний хувьд болохоор 10.99 юм байна. За тэгээд нэг авсан байхад бол бараг сар энэ төр идчихдэг. За дараагийн авсан зүйл маань болохоор чинжүү байж байгаа. За чинжүүг бас хоолндоо өдөр болгон хэрэглэдэг байгаа. За тэгээд энэ чинжүү болохоор ингээд шар, улаан, улбар шар гэсэн юм 3 өнгөтэй. За тэгээд нийтдээ 6 ширхэг юм байна. Үнний хувьд бол 6.69 юм байна. Тэгээд энэ Costco-гийн чинжүүн дээр айгүй том байдаг. Тийм болохоор айгүй дуртай байдаг. За чинжүүг бол одоо цөөвөн альсвал ингээ хуургатай хоолнууд хийхээр маш гоё амт бас өнгө нэмж өгдөг. За дараагийн авсан зүйл маань болохоор blueberry байгаа. За blueberry бол өвлийн улирал болоод ирэхдээ айгүй үнд орчд юм байлаа Америкт. За тийм болохоор ер нь харж агаад хэрвээ гайгүй байх юм бол гайгүй унтах юм бол аль болох фрешэр нь ингээ шинээр нь авч идтгийг бас хүсдэг байгаа. За манай бас хүүхд айгүй дуртай. За blueberry-гийн хувьд болохоор за ингээд 510 г. Тэгээ үний хувьд болохоор 3.29 юм байна. Тэгэхээр энэ бараг
одоо ойрд харагдаагүй амар их юм том болсон байсан Costco-д. За дараагийн авсан зүйл маань гэхээр бананагаа тэгээ Costco-гийн бананаас айгүй зүгээрээдэг. Айгүй том хэмжээтэй тэгээд бас хямдхан байдаг. 1.49 болсон байна. Тэгэхээр бараг ер нь дэлгүүрүүд байхгүй айгүй хямдхан үнээр зарагдчихсан. За энэ бананыг болохоор за хүүхдээ ингээд үдээс хойш снэк өгөх үедээ энэ банан тэгээ сүүтэй энэ төр хүчдэг байгаа. За дараагийн авсан зүйл маань дээр энэ жүрж байна. Үнэн нь болохоор 5.59 юм байна. Тэгээд жүрж бас яг адилхан нөгөө хүдний улирлын жимс шүү дээ тийм болохоор одоо бас яг айгүй үнэн хямдхан болсон байгаа. Тийм болохоор бас нэлээ их идж байгаа гэжтэй. За дараагийн авсан зүйл маань дээр өндөг байгаа. За энэ өндөг бас дээр нийтдээ 24 шиг органик өндөг grade AA гэсэн байна. За энэ өндөгний үнэ нь болохоор 7.49 юм байна. За өндгийг бол өглөөний цайн дээр голцоо маш хэрэгэлдэг. Өглөө бол протеин сайн авал одоо биеинд сайн гэж сонссон. Тийм учраас өглөөдөө голцоо өндөг хэрэгэлдэг байгаа. За тэгээд сүүлийн үед Америкт гэсэндээ өндөг бас жоохон нэлээд өндө орсон бэлээ. Уул нь урд нь түрүү жил энэ төр нэлээд хямдхан байсан. Тэгээ энэ жил ягаад ч юм дэггүй 7.24 шиг өндөг гэхээр жоохон үнэтэй юм шиг санагдчихэв. За дараагийн авсан зүйл маань гэхээр алин байгаа. Тэгээд энэ алин ингээд 1.3 кг. За үний хувьд болохоор 4.99-ээр авсан байна. За энэ гала гэдэг одоо сортын алин байж байгаа. За гала юм эсвэл алин sweet honey энэ гэсэн альсвал фужи гэсэн сортын алимууд нь аюу гой тийм зөөлөн тэгээд чихэрлэг, шүүслэг тэгээд хүүхэд идэхэд аюу тохиромжтой байдаг. Бусад алимууд нь болохоор жоохон тийм гашуун, эсэглэн амт орсон байдаг, амттай байдаг. Тийм учраас хүүхэд тэр болгон бас одоо дуртай идээд идэггүй. За тэгээд алимыг бол бас яг адилхан өндөгтэйгөө цуг өглөөний хоолн дээр аюу хиддэг байгаа. Эсдэг сайн авах хэрэгтэй. Тийм учраас өглөө голцоос хэрэгэлдэг байна. За энэ бүлтээрээ талах байгаа. За ингээд Costco болохоор энэ талах ингээ 2 шигээрээ зардаг байгаа. 2 удаатай дотроо. Тэгээ энэ болохоор Монголын одоо нэг хар талах байдаг шүү дээ. Тийм хар талахтай нэлээ төстэй амттай юм байлээ. Тэгээ дээрэс нь ингээ бүхэл өөр тэгээ дээрэс нь үр тариа энэ төр орсон. Бас айгүй идэхэд зүгээр юм байлээ. Нийтдээ 21 төрлийн тийм үр буудай орсон. За тэгээ 6 грамын протеинтэй 4 грамын эслэгтэй энэ төргээд ер нь айгүй дэжгүй мэлээ. Ер нь цагаан талах идэх гэхээр жоохон бас тийм нэг онцгүй байгаад байдаг. Тийм болохоор энэ талхыг сүүлд олж мэдээ. Тэгээд энийг ер нь байн хэрэгжилж байгаа. За тэгээд энийг ингээд нийтдээ дотроо ингээ 2 шиг байдаг болохоор нэгийг нь бараг 7 хоног энэ төр иддэг. Тийм болохоор ингээд нэгийг нь идчихээд нөгөөдгийг нь ингээд идэх гэсээрээ муутчтай юм лээ. Тийм болохоор энийг ингээд хөлдөөгчөнд одоо шууд ингээд нэг бүтэн уутыг нь хөлдөөчдөг. Тэгээд идэх үедээ гаргаж ирээд ингээд баг багаар нэгдчихвэл зүгээр юм лээ. За ингээд энэ талхны үн бол 9.49 юм байна. Ингээд 2 шигтэйгээ 9.49 гэхээр нэг нь бараг 4 үедтэй гэхээр дэлгүүрт одоо зарагддгаас айгүй хямдхан байгаа. За дараагийн авсан зүйл маань болохоор сой соус байгаа. За энэ сой соус болохоор Японы Kikkoman гэдэг үйлдвэрийн брендийн сой соус. Содыг нь ингээд 33%-аар багасгасан ийм сой соус байгаа. За тэгээд энэ болохоор манайх ер нь бүх хоолндоо сой соус хийдэг. За тэгээ айгүй гоё амт үнэр те оруулдаг учраас сой соусгүй бол бараг хоолыг төсөөлөхгүй болчихсон байгаа. Үнэ нь болохоор 7.99 юм байна. 2 литр тэгээд 7.99 гэхэлэр ер нь айгүй хямдхан байгаа. Дэлгүүрт энэ төр бол айгүй тийм жижигхэн нэг 200 300 грамм энэ төр нь тэгээд нэг $4-5 байдаг. Тийм учраас Costco орох юм бол заавал энэ сой соусыг авдаг байгаа. За тэгээд саяны Costco-оос авсан зүйлүүдээс гадна бас өмнөх удаа Costco явахдаа авсан энэ 3 снэкийг танилцуулъя гэж бодож байна. За манайх бол өдөр одоо снэк таймаар жоохон снэк идэх дуртай байдаг. За ялангуяа би болон манай хүү айгуу дуртай. За тэгээд ямар снэк иддэг вэ гэхээр энэ гурлаа Costco-оос авсан байгаа. За манай хүү бол энийг идэх айгуу дуртай. Энэ болохоор дотроо ингээд гүдэлцэнтэй, блюберритэй, тэгээд apple cinnamonтэй гэдэг энэ 3 төрөл. За тэгээд нийтдээ 64 шигтэй юм байна. Тэгээд идэхэд бас айгуу дэжгүй мэлээ. Хүүхэд бас идэхэд дэжгүй. Бүхэл бүрийн гурлаар хийсэн. Тэгээд ийм юуг манай хүү идэх айгуу дуртай байдаг. Ингээд дотроо ингээд ийм нэг шигээрээ ингээд жижигэн цэцэн байдаг болохоор ийшээ тийшээ энэ төр гадагшаа гарахтаа авч явхад бас айгуу зүгээр юм бэлээ. Тэгэхээр энийг бас та нар манайхад үзээрэй гэж хэлээ. Энэ Kirkland-ийн өөрийнх нь протеин бар байж байгаа. Дотроо
нийтдээ 42 ширхэг. За тэгээд энэ бас айгүй дэжгүй амттай мэлээ. Тэгээд доогоор нь ингээд шоколадтай, тэмүүдэд дээгүүрээ peanut butterтай, аман дээрээс нь шоколадны юм үүргүүд бас дотор нь орсон. Энд маань нөхөр бол айгүй дуртай байдаг. За тэгээд бас ингээд нэг ширхгээрээ ингээд жижигэн уудалсан болохоор ингээд замд явхад ч юм уу шийдэж явхад заваа явбал айгүй зүгээр. За энэ болохоор би айгүй дуртай. Энэ болохоор nuts bar гэдэг нийтээ 30 ширхэг. За бас ингээд нэг нэрээ ингээд савлчихсан. Тэгээд амтнаас айгүй дэжгүй sea salt буюу далайн давс тэгээд самар шоколад 3 орсон. Тийм учраас ингээд бас айгүй тийм өрмөц гоё амтыг гаргаж ирд юм бэлээ. Тэгээд самрын болохоор almond, cashews, pecans гэдэг энэ 3 самар орсон юм бэлээ. Тэгээд энийг бас ер нь хэрвээ одоо Costco-гоос юм авдаг хүмүүс ахын бол энэ 3 снэкийг бас туршаад үзээрэй. Амт нь бас дэжгүй юм бэлээ. За хамгийн сүүлийн танилцуулах зүйл бол кофе байна. За энэ кофе бол Kirkland буюу одоо Costco-гийн өөрийнх нь брендинг кофе байгаа. Нийтдээ дотроо 120 ийм капсул кофе. За энэ удаад болохоор medium roast буюу за дунд зэргийн хуурсан кофег нь авч үзэж байгаа. За энэний өмнө болохоор light roast буюу за одоо зөөлөн хуурсан тийм кофег нь ууж исэн. Тэгээ тэр бол уухад айгүй тааламжтай байсан. Гэхдээ энэ удаад арай жоохон бас хүчтэйг нь авч үзье гэж бодоод энэ medium-ыг нь авч үзсэн байгаа. За энэ кофений хувьд гэх юм бол айгүй цагийг айгүй хөнгөвчлөдөг. Зүгээр подо кофений машинд хийгээд тэгээд усаа игээд тэгээд нэг тавшлуур дараах болоо. Яарсан үед энэ төр подо игээд уучих юм бол айгүй зүгээр эдэг. За тэгээд энэ кофений хувьд болохоор сая үнэ нь болохоор $29.99 дээр авсан байгаа. Миний авсан худалдаа авалт маань бүгд нийлээд $148 болсон байна. За тэгээд Монголтай харьцуулаад, Японтай харьцуулаад үнэтэй байна уу, эсвэл хямдхан байна уу, коммент зэгт бичиж үлдээгээрэй. Мөн дээрэс нь иймэрхүү төрлийн бичлэгүүдийг дараа дахин үзмээр ах юм бол лайк дараарай. YouTube хуудсанд subscribe дарж за биднийг дэмжээрэй. За маш их баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай.